Амралтын өдрийн мэнд. За Америкийн нэгдсэн улсад өнөөдөр 8 гарагт 4 плей-оффын тоглолт явагдаж байгаа. Тэгээд уг нь бол энэ 4 тоглолтын дараачаа бид хоёр энэ 7 хоногийн дундорх midweek report өгье гэж бодож байсан. Эхний 2 тоглолтыг үзсний дараа Сакс Мумбыг дахиж үзэх үнэндээ сонирхол төрөхгүй байгаа учраас шууд Сакс Мумбгээс авч болох бүх одоо гайхамшигтай мэдрэмжийг эхний 2 тоглолтод өгчлөө тийм од. Тэгдэ үнэхээр гойгоос юунууд цуурлаад болж штэ. Тэгээ бүр савлуулсан, дөргөөсөн юу гэдээ бүр бүх одоо тэмдэг нэрийг ашиглахаар тийм цуурлаад болж штэ. Тийм тэгээд Game Point podcast нээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тийм учраас бид хоёр өнөөдрийн дугааруудаараа өнөөдөр болсон болцгоод байгаа 2 тоглолтын талаар дэлгэрэнгүй ярихаар бэлдсэн. За мөн өөр өрнөд байгаа нөгөө цуурлуудын талаар дотоо үлдээсэн цуурлуудынхаа талаар ч гэсэн ярих бол нэлээ отоос Сан Францискогоос ял та бүхэнтэй мэдчилж байна. Хоёулангийн эхний ярих сэдэв Detroit Pistons New York Knicks өнөөдрийн хамгийн эхний тоглолт зүүн эргийн цагаар 13 цагт, за баруун эргийн цагаар өглөөний 10 цагт эхэлсэн энэ тоглолт маш өрсөлдөөнтэй болсон. Тэгээ зүгээр би бол тоглолтын эхний хагасыг үзэж чадаагүй. 2 дугаар хагасаас үзсэн 3 дугаар үед оноо 55 гэж явж байгааг хараад энэ ямар ugly тоглолт болоод байна гэж бодсон байхгүй юу. Тэр бүр юу вэ гэхээр зүгээр л хамгаалт зөнхөлсөн амар гой Сакс Мумб болж исэн. Тэндээс эхлээл өнөөдрийн одоо юу гэдгийг 2 тоглолтыг нүд салгалгүй шигтэж үзлээ гэж харж байна. За Detroit Pistons New York Knicks багуудын талаар цуврал өнөөдөр 2-1 хэрв Detroit Pistons хоцсон бол цуврал 2-2 болж тэнцэх байлаа. 2-2. Гэхдээ өсө бид тэр өсө өмнө ярьжсэн шүү дээ. Энэ Detroit New York Knicks хоёрын одоо цуврал бол маш хатуу баг зодонтой зохионтой юу гэдэг те техниктэй бүх одоо physical play гарсан тийм цуврал болох болов гэж бодсон. Яг тэрүүгээр болж байна. Тэгээ бас энэ жилийн плей-офф бусад жилийн одоо сүүлийн хэдэн жилүүдийг плей-оффтай харьцуулах юм бол шүүгчнэр аюул тийм багуудыг физикал тоглуулж байна л да. Тэгээд энэ дээр бол одоо Detroit Knicks хоёрын одоо биш Pistons Knicks хоёрын тоглолтын дээр бол яг цуврал дээр бол үнэхээр тэгж харагдчихээн. Тэгээд хамгийн өнөөдөр бол New York Knicks эхнээсээ уул нэг 10-аад юуны давмгаалт явж ирсэн шүү дээ онооны. Тэгээд сүүлд Detroit барьсан. Тэгээд хамгийн сүүлийн мөчөд тоглолт бол ерөнхийдөө шийдэгдсэн гэж хэлэхэд болно. Тэгээд гайхалтай одоо зүгээр хам хангаалгасан л цуврал болж байна. Өнөөдрийн тоглолтын төгсгөл юу болсныг за үзэж амжаагүй үзэгчид байвал тэр хоёул алдааг төгсгөлийн тоглоог харуулж идэх үү. Тэрэн дээрээс хоёр цаашдаа яриагаа үргэлжлүүлээ. Detroit Pistons баг оноогоор дутуу явж исэн. Тэгээд за 11.1 секундын хугацаа үлдсэн байсан. Энд дээрээс хажуугын шугамаас Pistons бөмбөгийн тоглолтод оролцуулсан Cade Cunningham дундаас авч шидсэн. Tobias Harris маш гоё мэдрээд хатгсан бөмбөг жавжин дээр байгаа. Hardaway дээр очисон шүүгчид харин алдаа үлээгээгүй. Энэ алдаа байсан уу? Энэ 100% алдаа. 100% алдаа. Эхлээд догсон те дохиолд угаасаа тэгээ дохион дээр нь Josh Hart явсан. Уусаа энэ плей бид нар байнга л хардаг шүү дээ, тийм үстэй. Тэгээ угаасаа бүр айхтар бүр өөрлөө ингэж өсөрсөн ч юм аа баг нэг айхтар анзаарагдаагүй. Тэгээд сүүлийн 2 минутын нөгөө pool report дээр NBA-гийн реферинууд ч гэсэн ер нь энэ алдаа байсан гэдэг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр одоо юу гэдэг шүүгч нарын одоо алдаан дээр л энэ тоглолт шийдэгдчихлээ. Маш харамсалтай. Гэтэ зөвхөн шүүгч нарыг одоо юу яах ч одоо иймэрхүү зүйл дээр л ер нь би шүүгч нарыг буруутгах ер нь дурггүй. Яагаад угаасаа бүх боломжинд Detroit Pistons байсан. Анхнаасаа геймийг контролдох хэрэгтэй байсан. Талбай дээр тоглож байгаа баг, эзэн баг энэс шал ондоогоор тоглох боломж байсан. Тэгээд хамгийн сүүлийн энэ кол дээр юу яана гэдэг бол барай зүрэн дээр шийдэгдэнэ гэдэг бол өөрсдийнх нь буруу гэж би боддог шин. Өнөө шүүлтийн алдаа бол спортын нэг хэсэг. Бүр салшгүй нэг хэсэг. Цаашдаач байна. Цаашдаач шопч шүүхгүй хүн шүүн. Тэгээд энэ нөгөө техник технологи хөгжиж байхаар олон талын өнцгөөс харуулдаг, бүр янз янзаар харуулдаг болсон учраас шүүгчийн алдаа өмнөх 10 жилээс бүр илүү их нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ өмнө нь бол энэс илүү аимшигтай алдаатай үлээдэг л байсан. Тэгэхээр шүүлтийн алдаа бол спортын нэг хэсэг. Шүүлтэнд яаж нөлөөлөх вэ гэдэг чинь хүртэл тактикийн нэг хэсэг байдаг шүү дээ. Тэгээд чамтай санал нэг байна.
Detroit Pistons өөрсдөөсөө алдаа хаах хэрэгтэй гэж. Гэхдээ эргээд санаадаа Detroit Pistons баг хэдэн жилийн дараа плей-оффт ирж байгаа байлаа. Ямар залуус плей-офф тоглож байгаа вэ? Jalen Duren, Cade Cunningham багийн одоо тулгууруулсан гол хоёр тоглож байгаа. Анхныхаа плей-офф тоглож байгаа. Харин ч сайн тоглосон. Цурал дуусаг байгаа л да. Гэхдээ би одоо Madison Square Garden-аас тэднэрт ямар үр дүнтэй ирэхийг зүгээр хувьдаа дотроо бол дүгнэлт гаргацсан л байж байна. Гэхдээ сайн өрсөлдсөн, тэмцэлцэн гэж харж байна. Цурлын эхнээс харах юм бол тараа Detroit Pistons эхний тоглолтод хожиж яваад 21 тэг ран хийлгүүлж хожигдсон шүү дээ. 21 тэг. Энэ бол залуу багийн алдаа. Дараагийн тоглолтын дээр чи яг энэ алдаагаа засаад хоцсон тийм үү? Ерөнхийдөө бол агуулгаараа ингээд эхний хоёр тоглолтод Detroit Pistons илэрхсэн. Тэнгүүд одоо талбай дээр очиод бид нар алнаа гэж бодд юм уу эсвэл яана гэж боддیں۔ Үнэхээр энэ талбай дээр болсон хоёр тоглолтод бол тийм үнэхээр яг Нью-Йоркд байсан шиг тийм сайн тоглосонгүй гэж би өвдө харж байна. Тэгээд дээрэс нь Jalen Brunson өнөөдөр тоглолтын 3 дугаар үедэр гимтэд гараа явсан шүү дээ. Буцаж орж исэн шүү дээ. Хөлөө чирээ тоглосон шүү дээ. Тоглогчид 50% довтлохооныг нь хийлгүүлээ. Талбай дээр хамгийн намхан тоглогчид 50% довтлохооныг хийлгүүлээд хожигдж байгаа бол хожигдлын буруудныг өөрсдөөсөө л хайх хэрэгтэй гэж яг чиний хэлдгээр бол санал нэг байна. Мэдээж шүүгч сүүлд алдсан. Энэ дээр бол цуврал шал өөр үр дүнтэй болж байгаадаа бол үнэхээр одоо яалтай байлаа. Одоо ингээ харахаар шүү дээ. Энэ цувралаар бүр ингээд зүгээр ойрхон гэхэд дэндүү ойрхон байна. Яг нь цувралын юу бол одоо харьцаа бол 3-1 гэд ондоо байна те. Гэхдээ яг ингээд статистикийг ингээд харахгүйд шүү дээ. Дэндүү ойрхон цувралж байгаа байхгүй. Одоо энэ чинь хараа л да. Нийт дундалж байгаа юу н оноо нь болохоор Nixon $100.3 нөгөөх нь $100. Ерөөсөө 2 онооны зөрүүтэй. Тэгээ rebound-оор мэдээж Detroit илүү байна. Тэгээд assist-аар Knicks илүү. Тэгээ ерөөсөө ийм амархан одоо тэгээд ингээд нэг ихний тоглолтыг бодвол угаа тооцвол амар ойрхон геймүүд болсон байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо юуг одоо нөгөө өрсөлдөөнийг Detroit Pistons үзүүлж байна. Энэ залуучууд анхныхаа плей-оффд үзүүлж байна гэдэг бол гайхалтай. Тэгээ угаасаа New York Knicks бол Jalen Brunson, Karl Anthony Towns бол энэ цувралд бол favorite байсан. Тэгээд тэрүүгээр л явж лээ л да. Тийм тэгээд зөв нэг тоглогчийг Detroit Pistons-аас магтмаар байгаа. Энэ Tobias Harris өмнөх тоглолтод Detroit Pistons яагаад хожигдсан бэ? Tobias Harris алдааны асуудалд ороод хожигдсан байхгүй. Өнөөдөр бас энэ цувралд Karl Anthony Towns-ыг бас хамгаалж тоглож байгаа ш Tobias Harris. Тэгээ 18 он авсан байгаа өнөөдрийн тоглолтод. Tobias Harris энэ цувралд үнэхээр онцгой сайн тоглолтыг үнэхээр туршлагыг харуулж байна. Malik Beasley энэ үйлрэлд 300 хоолын зан шилжилт хийсэн дээр тоглогч clutch үедэд шилдэлтүүдэд авчирж байна. Харин зүгээр санснаас Dennis Schroeder-ыг тийм хангалттай хэмжээнд ашиглаж чадахгүй байгаа харагдаад байгаа. Гэхдээ мэдээж барил дээр нь Cade Cunningham байгаа учраас энэ нэг тийм буруутгаад авах өнцөгч биш. Ер нь Detroit Pistons баг Jalen Duren хараа өнөөдөр талбай дээр хасах 17 таа байсан байхгүй юу? 17 самбар авсан мөртлөөс хасах 17. Энэ залуу карьерын дөнгөж эхэлж байгаа юм. Плей-оффын анхны цувралд оролцож байгаа. Цаашдаа яаж өөрийгөө юм нэг сул тал нь болохгүй байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй баг суралцах тэр хугацаа нь эхэлж байгаа. Detroit Pistons-ийн цаг бол дөнгөж ирж ийна л гэж би хэлэх гээд байна. New York Knicks бол харин эсэргээрээ энэ цувралд маш том сорилттой нүүр тулсан. Гэхдээ тэдний цуврал тийм ачааллыг аваад дахиад эхэлж байна. Дахиад ачаалал. Одоо Lakers өнөөдөр инглиштэй тийм бид нар бодохгүй Lakers-ийг 2 дугаараас үндсэн тавтаа сольсонгүй ингээд шууд 24 минут үндсэн тавтаар үзлээ шүү дээ. New York Knicks бараг тоглолт болгонд ингэж байгаа шүү дээ. Том Thibodeau дасгалжуулагч болсноос хойш тоглолт болгонд плей-оффын тоглолт болгонд бараг үндсэн тавтаараа тоглож байгаа шүү дээ. Дахиад өнөөдөр тэр нөгөө минутын асуудал гарч иж инараад OG Anunoby 40 минут, Josh Hart 43, Karl Anthony Towns 41, Mikal Bridges 44, Brunson гимтэд гарсан тулдаа 39 минут. Тэгээг бол Brunson бас 43 44 минут. Тийм. Сэлгийг ашиглах нь үнэхээр хангалтгүй байна. New York Knicks баг явд. Тэгээд Detroit Pistons харин эсрэгээрээ сэлгээгээ сайн ашиглаж байгаа. Сэлгэнээс орж байгаа Malik Beasley, Dennis Schroeder, Paul Reed хангалттай сайн ашиглаж байгаа минутуудад харагдаж байна. Гэхдээ ямар ч байсан энэ цуврал бол үнэхээр үзүүштэй сагсан бөмбөгийг гой хамгаалттай сагсан бөмбөгийг биднэрт плей-офф тавьчирж байна да.
Game Point podcast үргэлжилж байна. За өрнөд бүсэд өөр нэгэн бүр үнэхээр тоглолт болгоно, минут болгоно сонирхолтой болж байгаа цуврал бол яхаарахгүй Denver Nuggets Los Angeles Clippers багуудын цуврал. Өрнөд бүсийн 4-5-аар гарсан энэ хоёр багийн цуврал 2-2-ын харьцаатайгаар тэнцчихэд байгаа. Талбай дээр тун ширүүн өсөлтөд өгж байгаа. Энэ цувралыг үнэхээр болдог бол бүр 16 тоглолтоорч хөгжүүлээсэ гэж үнэхээр хүсч болдог бол тэгж хүсгээр цуврал яхаарахгүй болж юм уу? Тий. Гэхдээ шүү дээ би зүгээр Clippers-ийг би дахиж хожигдно гэж би бодоогүй шүү яг үнэнгээл хэлье. Би Denver-ийн талбай дээр тэгж айгу ойрхон нэг хожигччиод нэг нь бол бүр овертайм дээр шүү дээ. А тэгээд өөрийнх нь талбай дээр ингэвтэй баг 20 доноор очиж баг 30 оноор орчлоо. Тэгэнгүүт би ер нь бол за энэ бол дахиж хожигдохгүй юм байна гэж би бодсон чинь яастаа өчтөрийн тоглолт бол үнэхээр гайхалтай тоглолт байсан. Гэтэ одоо энэ дэр нэг зүйл өөрчлөгддөг чинь би энийг хэр бодиттой байх вэ гэж асууя. Плей-оффт нэг тоглогчийг 10 см муу 5 см наан цаан зогсохоос л цуврал иргэдэг штеп. Энэ чинь плей-офф яад бол тэгтэл нөгөө нэг Russell Westbrook-ыг тоглолтын турш сул орхиж Никола Йокичтер дабл тим хийгээд исэн штеп. Los Angeles Clippers багийн түн цувралын өмнөх 3 тоглолтод тэгсэн чинь сая Russell Westbrook тоглоогүй. Westbrook тоглоог байснаар Clippers-ийн хамгаалалт өөрчлөгдсөн үү? Энэ тоглолтын үр дүнд нөлөөсөн үү? Яг ингэж асууж байна гэхээр манай үзэгчид мэдж байгаа Clippers Denver Nuggets энэ үйлрэлд Russell Westbrook-ийн эзгүй 7 тоглосон. 7-нд нь хоцсон. Сая өчигдрийн тоглолт ингээд 8 дахь нь болж байгаа байхгүй юу? 8 дахь нь. 8-0 гэдэг чинь нэг зүйлийг илэрхийлээд байгаа ч. Тэгэлгүй байх. Гэтэ яг бүр нүдээр хараад яг ингээ Westbrook өгүүлэгдэж байна гэсэн юм бол ер нь л харагдаагүй шүү дээ. Яг энэ тоглолтын дээр. Уусаа анхнаасаа л Denver Nuggets юу талбай биш тоглолтыг гартаа одоо атгаад эхэлсэн шүү дээ. Ер нь бол тоглолтын туршил ер нь ерөөсө давмгаалтай яваад байсан. Тэгээд хамгийн дээдлийн юу нь бол 22 онооны зөрүүтэй боллоо. Тэгээд сүүлийн хэдхэн минутанд бариулаад тэгээд 99 гэж тэнцээд хамгийн сүүлийн позишн дээр очиж байна. Тэр үлтэл бол ерөнхийдөө Russell Westbrook-ийн хамгаалт ч юм уу тоглоом дээр оруулж байгаа хувь нэмэр бол үнэхээр өгүүлэгдээгүй нэгдүгээрт хоёрдугаарт харин ч айгүй олон нөгөө шийдэлтүүд нөгөө одоо Michael Porter Jr. ч юм уу Aaron Gordon, Christian Brown айгүй олон шийдэлтүүд гарч ирсэн болов гэж би бодоод байгаа шүү. Санал нэг нь Christian Brown өмнөх тоглолтод 19 удаа тогтолсон байна шүү. 19 удаа. Энд чинь нөгөө Russell Westbrook-ийн батны 10 Westbrook-ийг байхгүй ирж байгаа шүү дээ. Сэргээрээс гарч иж байгаа тоглолчид өндөө сайн тоглоог. Хоёлаа тэр NBA-гийн плей-оффын түүхэнд анх удаага тоглолтоор базер шот хийсэндээ бичлэгийг бас нэг харуулчих. Тэр үнэхээр юу одоо ингээд мэдээж довтлогыг тооцсон. Гэхдээ яаж тооцсон бэ гэдгийг удахгүй бас тайлбарлаж харуулъя. За эндээс Йокич аваад хоошоо шийдсэн. Алхаж шийдсэн. Энэ бол өстой үнэхээр солиотой. Юквин ингэж баярлахаас биш яах вэ? Aaron Gordon бол өөрөө мэдээд байгаа юм та энэ чинь. Тийм. Яг гараас нь гарчлаа гэж мэдсэн. Тооцноо. Гэхдээ энийг биш дээ бүр дойлын хамгийн баг тэрнээс баг хэмжигдэх юм. Баг тэрүүгээр баг хэмжихээр л тим нарийн хэмжиж ажил гаргасан л та. Энэ чинь видео чинь хэдэн 1 секундэд 24 фрейм яадаг шиг баг 24 фрейм 24-ийн ингээ гүйлгэж иж баг тэр гараас нь гараад тэгээд гэрэл асж байгааг хараадсэн л та. Тэгэхээр энийг л гайхалтай гэхээс өөр юу вэ? Тэгээд энэ дээр нь шүү дээ Clippers айгүй том алдаа байсан. Айгүй том алдаа ч явах те. Ер нь бол одоо ингээ харах юм бол Clippers time out байхгүй байгаа шүү дээ. Тэр нь хамгаалал зөрүүлээ довтлно гэж бодсон. Яагаад би тэгж довтлно гэж бодсныг би өнөөдөр ойлгохгүй. Дүрсээ авчих. Довтлно гэж бодсон. Довтлно гэж. Гэхдээ яг би Богданович талбай дээр байгаа. Джеймс Харден талбай дээр байгаа. Хэрвээ яг зүгээр хамгаалаад овертайм руу оруулъя гэсэн бол ер нь бол Богданович ч юм уу Джеймс Харден талбай дээр байх эсвэл гэж би бодоод байна л та. Харин тэг үнэн шүү дээ. Сайн хамгаалдаг Бензимээс гарах хэрэгтэй тий. Яг нь нөгөө моментум талбай дээр нөгөө цоош нь хөрцөн байгаа тоглогчийг гаргана гэдэг чинь бас нөгөө талаар эрсдэлтэй тэр утгаараа л байгаа тавтайгаар хамгаалуулсан болоо. Тэгээ Aaron Gordon-ийн тоглолтыг дараа нь
ESPN-аар харсан. Тэгээ яаж гараас гарсан бэ гэдгийг тооцсон чинь яг 45 градусын өнцөг дээрээс тэр камер өнөөдөр жишээ нь LeBron-ы нөгөө нэг сүүлд Anthony Edwards дээр гараас нэг яг дээрээс ихц 90 градус дээрээс харууллаа шүү дээ. Харж байгаагүй. NBA цоошин камерын өнцөг гаргаж ирсэн өнөөдөр хожлын шийдсэн дээ. 45 градусын өнцгөөс ингээ харсан чинь яг шийдний цаг асах мөчөд Aaron Gordon-ыг гар ингээ сувсуул ингээ тогтсон, хоёр гар нь ингэсэн бөмбөг нь гарнаас нь салцсан байгаа нь ингээ батлагдж илээ. Тэгэхээр яг харахгүй нь бол хожлын гол цагтаа амтсан. Тэгээд үнэхээр Denver Nuggets ёндоо одоо юу гэдэг бүх юм байлаа. Дээрэс нь мэдээж тийм өөртөө сайн тоглосон учраас ингээд цуурлыг тэнцүүлж байна. Одоо талбай дээр цуурлыг эргүүлээд аваад очиж байгаа учраас цуурл эргээгээд талбаанд аваад тал тэдний талд шилжсэн. Denver Nuggets одоо цуурл 2-2 болгоцсон хэмжээний цуурлд ялах боломж эргээгээд өмнөхтэйг харьцуулахад хамаагүй өндөр болчихж байна уу гэж харж байна одоо. Би гэхдээ стил юу Clippers гэж бодож байна л да. Уусаа нэг их юм нэг яг уу мэдээж талбай нөгөө давуу талаа эргээд авцсан буцаад одс нөсчл байгаа. Гэхдээ би Clippers-ыг энэ дээр хожно гэж би итгэж байна. Энэ тоглолтын дээр ерөөсө Clippers анханасаа л айгүй хайр тоглосон. Яагаад чи мэдгүй талбай дээр өмнөх тоглолтын ингээд blowout хийгээ очсон болохоор энэ одоо юу яасан уу? Тайвширсан уу? Эсвэл бас нөө одоо James Harden хин хоёр бол Kawhi хоёр л нэг дээр айхтар өмнөх гейм шиг ер нь бол тоглоогүй шүү дээ. Миний бодлоор. Тэгэхээр энэ тал дээр бас тайлуу бас мэдгүй ажиллах хэрэгтэй юм шиг санагдсан. Цуврал цаашдаа series дуусаагүй байхад ер нь бол санаа амарч ийн гэж ойлгохгүй шүү дээ. Цуврал дөнгөж талдаа орж шүү дээ. 2-2 гэдэг чинь цуврал дөнгөж талдаа орж. Нөгөө талд өнөөдөр бас 2-2 болчих байсан цуврал 3-1 тал руу шийдэгдчихлээ. Яг цувралууд яг л талдаа орж ийн. Мэдээж нэг цуврал дууссан байгаа. Тэр бол Memphis Grizzlies Oklahoma City Thunder багуудын цуврал хамгийн түрүүнд дууссан. Тэгээд Memphis Grizzlies эхний тоглолтод 51 оноогоор хожигдсон, дараагийн тоглолтод 19 оноогоор хожигдсон. Тэрний дараагийн хоёр тоглолтод ойрхон тоглосон гэхүү тэгээд харамсалтай нь 3 дахь тоглолтод хожиж яваа Ja Morant гэмтээд тэрнээс хойш Memphis Grizzlies баг бол үнэхээр тийм өрсөлдөхүйц байж баг байж чадаагүй. Тэгээд цуврал 3-т 4-т болсон. Ингээд Memphis Grizzlies-ийн улирал одоо 3 дахь сизонд юу 4 дахь сизонд юу эхний шатнаас ингээд мултарж байна. Дунд нэг плей-оффыг үндэсэн санагдаж байна. Тэгээд бусд үедэнд одоо ингээд 2 дугаар шатнаас мултарсан, 1 дугаар шатнаас мултарсан, плей-офф үндэсэн, 1 дугаар шатнаас мултарсан ингээд хөлөөлт өндөртэй байгаа Memphis Grizzlies багийн улирал дахин нэг удаа эрт дууссан. Одоогоор өөр дууссан цуврал алга байна. Гэхдээ Miami Heat бас нөгөө тал дуусчих нь тодорхой байгаа болов. Сая Darius Garland гүгээр бас очсон байлээ тий. Тийм тэгсэн байлээ. За тэр яах вэ? За ингээд дөнгөж сая болоод өндөрсөн. Би тэрийг одоо бичлэгээ хийж байгаас ердөө нэг цагийн өмнө болоод дууссан тоглолтын талаар хоёул ярих гэж бодож байна. Энэ бол Los Angeles Lakers Minnesota Timberwolves багуудын тоглолт цувралд 3-1 харьцаатайгаар Minnesota Timberwolves баг илүүрхэж эхэллээ. Өнөөдрийн тоглолт бол яг түрүүний хэлсэнчлэн New York Knicks Detroit Pistons-ийн тоглолтыг үзэж дуусчаад араас нь шууд юм темп өндөртэйгээр үзсэн болооч тэр ингээд ерөөсөө темп өндөртэй эхний минутаас темп өндөртэй явсаргаар баг 3 цаг гараа үргэлжлсэн энэ тоглолт эцсийн мөчид үнэхээр гой сагсан муу үзүүлээ шийдэгдлээ. Гэхдээ цуврал эхлэхийн өмнө мэрэгжилтнүүдийн favorite гэж нэрлэжсэн. Ер нь баг 95-аас дээш хүн favorite гэж нэрлэжсэн. За чи битээр ч гэсэн Los Angeles Lakers багийн хожно гэж таамаглаж ирсэн. Гэхдээ цуврал одоо 3-1 харьцаатайгаар Minnesota Timberwolves багийн дамгаалдаар өндөрлж байна. За яг юу болчихвоо? Би бол хожихстай баг нь хожлоо гэж бодож байна. Lakers бол гейм 3 болон 4 дээр бол хийж болох бүх алдаануудыг бүр зөв нэг дор бүрдийг хийсэн гэж би бодож байна. Яг гейм 3 дээр Luka Doncic өвчтэй байсан. Тэрэн дээр бол би JJ Redick дээр буруу нэг өмөр байна. Ер нь Luka Doncic үнэхээр ингээ болохгүй багт чинь 40 минут тоглоулна гэдэг бол биш тасгалжуудаг ч юм бол маш том алдаа. Тэгээд баг бүхэл одоо юу гэдэг бүхэл тоглолтын турш 40 минут талбай дээр нэг 4 хөнгүүгээд байгаа юм шиг. Ялангуяа хамгаалтан дээр 4 хөнгүүгээд байгаа юм шиг тийм л сагсан бөмбөг харуулсан. Тэгээд дээрэс нь айгүй олон turnover хийсэн. Тэр turnover-оос баг 20 он 22 оноо л Timberwolves авсан. Тэр бол тэрээс хизээж байж болохгүй плей-оффын одоо сагсан бөмбөгт байж болохгүй тийм алдаа. Тэгээд айгүй олон free throw алдсан. Тэгээд хилээд байвал үнэхээр
гаргаж болох. Гол нь шүү дээ. Энийг бол одоо Timberwolves айгүй сайн хамгаалаад ч юм уу гаргасан алдаа биш байгаа байхгүй. Өөр өөртөө хийсэн одоо тийм алдаа байгаа байхгүй. Одоо өөр өөртөө шахалтуулсан юм. Өөрлөгөө баг ингээ буугаараа бодож байгаа юм шиг тийм алдаануудыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр Timberwolves яг тэрэн дээр нь сайн одоо тоглосон. Тэгээд Anthony Edwards энэ тоглолтын дээр би бол 3 суперстар тоглосон. Luka Doncic, LeBron James, Anthony Edwards гэж байсан. Энэ гурыг харьцуулах юм бол хамгийн сайн тоглосон. Тэгээд Edwards хамгийн сайн од нь байлаа л гэж би хэлмээр. Үнэхээр илүү хожих ёстой баг гэж би бол тодорхойлохгүй. Илүү баг нь ажиллаа л гэж хэлмээр. Яг илүү баг нарийн илүү баг. Буруу гэж хэлсэн. Тэгээд яг юм шүүлтийн алдаа бол сагсан бомбгийн нэг хэсэг. Өнөөдөр шүүлтийн алдаад харьцангуй их байгаагүй. Гэхдээ бас огт байгаагүй бол буруу. Тэр сүүлд одоо хэвлийн урал дээр JJ Redick хэлсэн байлаа. Luka өөрөө явж байгаад унчихгүй штэ. Дэгэ орсон штэ. Тэгээ энэ дээр алдаа авах хэрэгтэй байсан. Тэгсэн бол Lakers чөлөө шилж идэх байсан. Тэгэх юм бол Lakers оноо илүү болчих байсан байхгүй. Тэгээд одоо би тэр яг бичлэгийг хараа сууж ин. Тэгээд тэр бичлэгэн дээр Jaden McDaniels-ийн хөл ингээ Luka-гийн хөл дээр нь гიშгээд Jaden McDaniels нэг өснө дэгээдсэн байгаа байхгүй. Тэгээ энэ дэр зүгээр миний тайлбар дээр ч хэлэх хэрэгтэй нэг үг гэдэг. Санаад алдаа бол алдаа, санаатай болон санаандгүйгээр. Заавал тэр хүнийг ингээд зүгээр ингээд дэгээдэй гэж дэгээдснээр алдаа биш. Зүгээр дэгээ болоод хөлн дэгээ болцсонд бол алдаа. Орооцолчдаг. Заримдаа ингээд орооцолчдаг. Алдаа нэг хэсэг. Дээрс нь LeBron James хэлсэн байсан. Өмнө нь шүүгчнэр бөмбөг бол гарны нэг хэсэг гэж хэлсэн. Өнөөдөр гарн дээр цохлоо гэж алдаа салглаа гэж хэлсэн. За энэ бол мэдээж комплейн. Гэхдээ би энэ комплейнууд байгаад Lakers энэ Minnesota Timberwolves-ыг ер нь барахааргүй харагдаж байна. Би бүр цуурлын 2 тоглолтод ямар гоё хамгаалт үзүүлж байг гэж харсан 3 тоглолтоос эхлээд үнэхээр Timberwolves тэрнийх нь хариу нүдлийг бариад гисэн чинь бид нар одоо ингэж Luka Doncic өнгөрсний жил ганцаараа Minnesota Timberwolves-ыг хожицсон штэ гэж одоо бодож магадгүй л дээ. Гэхдээ Luka Doncic тэгэд юу байсан бэхээр алиуп явдаг төвийн тоглогчдор байсан байхгүй. Daniel Gafford, PJ Washington, Derek Lively тэд нэр Luka Doncic-ийг тоглоход илүү амар болгоодсон байхгүй. Тэгээд Luka Doncic Lakers дээр солигдоод солилцоогоор ирээд хамгийн түрүүнд Rob Pelinka юу гэж хэлсэн бэхээр би ер нь алиуп хайдаг, авдаг төвтэй байх юм бол надад илүү тоглоход амар байдаг шүү гэж хэлдэг чинь зүгээр нэг тохиолдол ш. Тийм учраас тэр Mark Williams-ыг авах гэж оролдоод бүтлгүүцсэн бас зүгээр ч нэг санаандгүй зүйл биш. Яг одоо энэ Minnesota Timberwolves-ийн эсрэг цуврал байна шүү дээ, тийм. Austin Reeves, LeBron James ингээд нөгөө Luka Doncic 3 плеймейкертэй байгаа мөртлөөсөө яагаад давуу талыг гаргаж чадахгүй гэхээр тэр гурийн тэр давуу талыг алиуп болгоод Minnesota-гийн хамгаалтыг хоош нь ингээд анхаарлыг татуулчих тийм төвийн тоглогч энэ цувралд байсан. Тийм учраас өнгөрсөн жилийн Dallas Mavericks багаас хамаагүй дутуу баг л болцоод байна л да энэ жилийн Lakers-д. Тэгээд Brian Windhorst ESPN-ийн нэг нэвтрүүлгээр хэлжсэн. Энэ жилийн Lakers-ыг бол би өндөр өрнөлөхгүй байгаа. Яагаад гэх юм бол тэд нар Mark Williams-ыг авах гээд ингээд фейлдсэн. Тэгээд төвдөө одоо ингээд дутуугаар ганцхан Jackson Hayes байгаа. Плей-оффын ийм самбарын хамгаалттай хангалттай биш штэ гэж хэлсэн. Харин энэ 100 тэд алдаагаад саад ирэх жил нэг удаа дайраад үзэх болов гэж хэлсэн. Бодит үний яг тэр л байж. Бид бас нэг ийм байл да. Гой ингээд JJ Redick-ийн гой хамгаалтаар Denver Nuggets-ыг нэг тоглолтод очиж болно тийм үү? Minnesota Timberwolves-ыг нэг тоглолтод очиж болно. Гэхдээ бүхэл бүтэн цуурлын турш самбарын дотоод талыг нөхөж болдоггүй юм байна л да. Тэрийг л би одоо л за ингэж болдгүй юм байна. Энд чинь хэцүү юм байна. Энд чинь өнөөдөр 5 тоглогчийг 2 дугаар хагас солихгүйгээр үзэж байна гэсэн чинь JJ Redick сэлгэнээс орж байгаа нөхдүүдэд нэгдүгээр тэтгэхгүй байна. 2 дугаар тэндээс тусламж ирэхгүй гэж бодож байна. 3 дугаар талбай руугаа тавтын химлийг алдуулахгүй гэж эцсийн арга хэрэгжилж шин. Тэгж яагаад барахгүй нэ гэдэг чинь угасаал тотоо байгаа байхгүй. Тэ үсээ матчап юусаа болохгүй л да. Одоо хүмүүс биний аамыг л асууж хахлаа. Яасан бэ нөгөө өндөр биш гэдсэн чинь. Яг уул нь бол Gobert-ийг суулгачсан. Gobert-ийг суулгачингоо Nazrid гэдэг хүн яг миний санаа зовж ирсэн. Nazrid, Jaden McDaniels. За Jaden McDaniels би нэг тийм санаа зов. Гэхдээ энэ дээр үнэхээр X factor болж чадчихна. 2 гейм X factor болсон тий. Эхний гейм дээр гейм 3 дээр гिचсэн. Өнөөдөр ч гэсэн сайн тоглосон. Тэгээд тэн дээр яаж гараад байна гэхээр ерөөсөл өндөр нууруулаад байна л та. Өндөр нуруу хамаагүй илүү сайн хамгаалж тоглож чинь. Тэгээд Luka
яг чиний хэлдгээр лоб хайдаг юу байхгүй болонгууд үнэхээр Лукагийн одоо тоглолт бол үнэхээр хязгаарлагдсан юм шиг л харж байна. Яг Лукаг айхтар хамгаалаад байгаа юм биш. Уусад Лукаг яг тоглодог сагсан бомб гарахгүй байгаа байхгүй. Тэгээд хамгаалтан дээр эргээд өндөр хүн ингээд тэр хойно ингээд туслахаар байхгүй болонгууд үнэхээр нөгөө дандаа ингээд дроп хамгаалаад байгаа шүү дээ. 3 дээр ингээд тулж хамгаалж чадахгүй. Хажуугаар нь ороод ирчихвэл хойно хамгаалах бас нэг rim protector байхгүй болохоор заавал ингээд зай өгж хамгаалаа. Тэгэнгүүт Антони Эдвардсын тэр 3-ууд л үнэхээр зүгээр тоглоомыг шийдэж штэ. Тоглолтыг шийдэж байна. Тэгэхээр яалтчгүй эргэжил бол өндөр сайн хамгаалдаг. За сайн хамгаалт бүр айхтар бүр амар сайн хамгаалдаг юм аа гэхэд ер нь бол rim protector нэг блок хийдэг rim protector хэрэгтэй л юм байна. Гөөсө тодорхойлсон л тэр хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө Марк Уильямс ч өвлөмж битэй нөхөр шүү дээ тийм. Гэхдээ зүгээр гинтл нь үнэхээр болохгүйсэн болол аваагүй байх. Миннесота Сириус дуусаагүй болоогүй. Одоо талбай дээр очиж тоглоно. Талбай дээр очиж ер нь бол 3-1-ээс яг гарах магадлал багч гэсэн 3-1-ээс гарсан тохиолдлууд байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ тоглож байгаа багт Doc Rivers гэдэг дасгалжуулагч байхгүй юм л да. Гэхдээ Doc Rivers-ээс бол 3-1-ээс барина гэж явж байгаа. Гэхдээ нөгөө нэг ийм Аз Yondo гэж байдаг шүү дээ. Тэгээд энэ тэр Лука Дончич хоолны хордлого болдог чинь зүгээр л бас Yondo-г тэр зэрэг байхгүй. Yondo-г тэр зэрэг тийм ээ тийм. Тэгэхээр чин болохгүй юм болдгоо л байхгүй. Тэгээд дээрэс нь Minnesota Timberwolves багийг бид нар бас дутуу үнэлээдсэн юм. Эсвэл Lakers бидний бодож исэн шиг самбартаа тийм тэмцэлтэхгүй байгаа болохоор Minnesota бүр ийм powerful харагдаад байна. Назрид энэ цуурлын X factor гэж би өвдөлмөр. Мартинес сайн тоглож байгаа Назрид. Гэтэ Назрид яагаад гэхээр 4-р үедэр одоогийн байдлаар энэ тоглолтод 4-р үедэр 26 он авцсан явж байгаа. Тоглолтын 4 тоглолтын 4-р үедэр 10 довтлооны 9 оновчтой болсон. 3-аас 6 шидэж 6-аг оновчтой болгосон. X factor. Руди Гоберич хэрэг байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр Назридийн сайн байгаа. Сүултээ би чи ихэндээ ингэж бодсон шүү дээ. Гоберийг суулгачих юм бол ер нь самбарт бид нар гайгүй гэж бодсон. Сүултээ Гобер байгаасаа гэж бодсон шүү дээ. Ард би ч юм хэлсэн шүү дээ. Гобер ч юм байж ах чи ашигтай байна. Лука арай л хайр гамгүй хандаад байна. Яг бол Гобер байхаар тэр чинь нөгөө шиддгүү нэг нэмэгдэхээр хамгаалахад арай амар байгаа даа. Ингээ харлаа өнөөдрийн тоглолтын стат заяа. Ингээ харангуут тэр ер нь бол бүгдээр нэмэх байгаа байхгүй юу? Ганцхан хасахтаа хоёр л. Mike Conley, Gobert. Гэхдээ хасахтаа 11 штэ. Хасах 11 штэ. Харин тэгэхээр ийм л байсан байна. Би тэгэхээр буруу бодсон байна. Gobert байж ивэл ашигтай л даа. Гэхдээ бас нөгөө талаараа Lakers бас Gobert байхаар хитрхи айсаа тоглоод, хитрхи Luka айсаа тоглоод нөгөөд нь харж зогсоод ерөөсө бөмбөг шилжихгүй байгаа. Тэгэхээр бас мэдгүй. Ер нь тэгээд угаасаа тэгэл all around угаасаа бид нар Lakers угаасаа юунд хожигдол байгаа юм чинь. Тэгээд тэрийг одоо яаж та харах гэж зүвдэхгүй юм да. Тийм шүү дээ. Одоо хожигдсан тэгээд би энэ бүх матчапн дээр л ер нь бол хожигдож байна. Сүүлийн 3 дахь гейм дээр LeBron James үнэхээр гайхалтай тоглосон. 2 дахь гейм дээр LeBron James гайхалтай тоглосон. Өнөөдөр ч гайхалтай тоглосон. Гэхдээ LeBron-ыг өнөөдөр 4-р үедэр оноо аваагүй гэд буруутгаад байна. Гэхдээ LeBron оноо яг үндэ боломж байгаагүй. Яг гэх юм бол LeBron-ийн нуруунд дээр баг ганцхан LeBron дээр Lakers-ийн арын хамгаалт явж ийлээ шүү дээ. Өөр хинч байсангүй шүү дээ. Тэгэхээр 40 настай хүнээс ийм сагсан юм харж байгаа зүгээр бишрээ сууж байна. Будаа олгож штэ яг үндэ тэр будагтай талбар орж иж байгаа хэдийг. Үнэхээр Антони Эдвардс яхаарахгүй 23 настай залуу тоглож тесрэлт арай илүү өндөр байна, хурдтай байна, ур чадвартай байна. Үнэхээр бас өөртөө ихтэй байна. Антони Эдвардс JJ Redick нэг хоёр хорноос нэгийг сонгоод байна штэ. Нэг бол Антони Эдвардс дээр дабл тим хийж бусдыг нь шийдвэрлэх эсвэл Антони Эдвардс дээр нэг хүн хамгаалуулаад хүснэр нооног нь авахлах гэдэг. Аль алигаар нь үзээд үнэхээр болохгүй байгаа учраас тэгээ одоо яалтаа байлаа 5 тоглолтод Lakers-ыг арай өөрөөр гарч ирээсэй гэж одоо тэгэл залбираал үздэг тогтоо фануудын хувьд. Тий одоо тиймдээ одоо одоо хоёр дараалж хожих юм бол гэдэг хэвхэв. Талбанд тал гэсэн сөрөлж байгаа хэвхэв. Агуу тоглогчдыг хизээч дутуу үнэлж болдгоо юм байна гэдгийг харуулсан нэг жишээ.
өчтөрийн тоглолт байлаа. Энэ бол Houston Rockets Golden State Warriors багийн цуурлын 3 дахь тоглолт. Jimmy Butler өмнөх тоглолтод маш эвгүй байдлаар гимтсэн. Тэгээ улмаар Jimmy Butler өвчин намдаагч уугаад гарах хэмжээнд биш, бүр сагсан бөмбөг тоглож чадхааргүй хэмжээнд байна гэдэг мэдээлэлтэйгээр цуурлын 3 дахь тоглолтыг өнжихөр болсон. Тэгээд 4 дахь тоглолтод оролцох хэсэг нь бас л эргэлзээтэй байгаа. Гэхдээ Golden State Warriors баг гэртээ хийсэн тэр эхний тоглолтонд Houston Rockets багийг хожиж цуурлыг 2-1 харьцаатаагаар тэргүүлж гисэн 104-93 харьцаатаагаар хоцсон. Од чи энэ цуурлд Houston Rockets хожноо л гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ өчигдрийн тоглолтод Jimmy Butler-гүйгээр Golden State Warriors баг хожигдсан. Яг юу болж байгаа. Дэрс нь чи юу гэж харж байна? Уул нь тоглолтын турш шүү дээ. Rockets ер нь бол хожиж явсан шүү дээ. Сүүлийн стад хэдэн минутын дээр л хожигдсан. Би бол шүү дээ зүгээр Rockets ганц л хүнд би буруу гэмээр. Jalen Green гэдэг хүнд л буруу гэмээр. Бус нь бүгд ажлаас маш сайн хийж байгаа. Маш сайн тоглож байгаа. Ерөөсөө Jalen Green-ийн авдаг тогтмол 20 оноо л энэ тоглолтод орон гарan байгаад байна. Эхний тоглолтод хэдийг авлаа? 7-г авлаа. Дараагийн тоглолтод 38-ыг авснаа. Дараа нь 9 болно гэж ийм inconsistent байж болохгүй байхгүй юу юм. Яаж бодсон. Тэгэхээр нэг өдөр ингээ 30 оноо аваасаа, нэг өдөр 10-аас доош аваад идэг ийм сагсан бөмбөг ийм онооны лидер байж болохгүй л дээ. Тэгээд бус нь бол юугаа ингээ маш сайн хийж байгаа миний хувьд бол. Тэгээд одоо ингээ 3 тоглолтын араас шүү дээ. Ингээд харангууд Стажик барай зүрэн дээр л хожигдсон л байгаа байхгүй Houston Rockets. Тэгэхээр одоо Houston Rockets талбай дээр дахиад нэг хожиж явах талбай дээр нэг хожиж буцааж одоо нөгөө талбайн давуу талаа авахгүй бол харин энэ цуврал Golden State Warriors хэрэгжиж чинь бол гэж би харж байна. Одоо ингээ харалтаа авсан оноо энд бол 2 онооны зөрүү rebound-аар сайн байна. Assist ерөөсөө 3. Тэг яг мэдээж энд биш үү түрүүн би Lakers юу хоёр дээр хэлсэн. Timberwolves хоёр дээр хэлсэн. Warriors ерөөсөө 2 том од нь байна. Бараг одоо Green-ийг од гэж тоосон гэж бодох юм бол 3 том од нь байна. Тэгэл тэр ялгаа бол гарч ийн л та. Jalen Green энэ одоо энэ Jalen Green энд нэг тоглолтод 30 оноо, дараагийн тоглолтод 10 оноо авдаггүй цуурал энэ болохгүй бах. Би бол бүр болохгүй гэдэгт нь баг бат итгэлтэй яа гэх юм бол ийм доктортой биш гэдгийг энэ залууг энэ бед орж ирсэн цагаас нь шаарж байна. Тэгэхээр би энэ үлрэлийн дугаарууд дээр үзэгчд маань санаж байгаа бол Jalen Green-ийг тэд явуулаад өөр нэг тоглож авах юм бол энэ баг илүү доктортой амжилттай болно гэд бүр 2 ч удаа хэлсэн санагдчих шүү. Одоо тэр доктортой бус тоглолтын дараалтаар бол дараагийн тоглолтод Jalen Green сайн тоглох хэрэгтэй байхгүй юу? Сайн тоглох. 20 station авах хэрэгтэй. Тэ 25 station авах хэрэгтэй. Одоо тийм зөв бэлэгт итгэхэд мэрэгжлийн спорт явна гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд Draymond Green тэр нэг тоглолт дуусны дараа Jalen Green хэлсэн явж хумсаа буд гээд Jalen Green ч нэг юм хумсаа буддаг юм нэг swagтэй имижтэй шүү дээ. Тэгээд явж хумсаа бод тэр чинь юу гэхээр Jalen Green ингээд Draymond Green шарын малтаад байгаа байхгүй. Явж хумсаа бод чамд өөр хийж чадах юм алга. Дээрэс нь нөгөө нэг Jalen Green тэгээ байхгүй болчоор чинь бусд нь хийдгээ хийчихэд байхад тоглолт нь унаад байгаа байхгүй. Нөгөө нэг өмнөх тоглолтод байсан Green байхгүй болгоо. Хоёрдугаарт Stephen Curry-г үнэхээр зогсоож чадаагүй. Steph бол энэ Bay Area-да Golden State Warriors Chase Center-тэй тоглохоор ямар гайхалтай болдог вэ? Өчтөр яг л тийм байсан. Дээрэс нь нэг X factor гинт гарч ирсэн. Уг нь хамгаалуулах гэж гаргасан. Тэгсэн чинь хожлын гол хүн X factor нь болсон. Gary Payton 4-р үед 11 оноо 3 самбар 100% та довтлсон. Тэгээд энэ тэр тоглоод байгаа шүү дээ. Онооны зүрэг бий болгочихж байгаа байхгүй энэ хожлын онооны зүрэг. Golden State миний хувьд бол Golden State Warriors багийн цувралд хожно гэж хараад байна. Тэгэхээр би яг энэ Jalen Green-ийн энэ орон гарын тоглолтын дээрэс нь Alperen Şengün'ий нөгөө гэхдээ би Şengün'ийг бол муу тоглож байгаа гэж хэлэхгүй шүү. Şengün өчтөр баг зэрэг хангалтгүй тоглосон. Гэхдээ хамгаалтан дээр тоглоом дээр хийдгээ хийгээл. Şengün'ий хөл дээр илүү ажиллаад авах гэсэн. Şengün хамгаалтаа сайжруулсан байна. Плей-офф төвшин агцсан байна. Харин Jalen Green орон гарын хിവэрэл байна. Тэгээд тийм учраас энэ залуу тоглогчийн орон гарны хүлээгээд байж идэг өрсөлдөгч гэж юу байх вэ?
дараагийн тоглолтод би бас Houston Rockets-ыг хожно гэдэгт бол үнэхээр итгэлгүй байна. Jimmy Butler-гүй ч гэсэн Warriors хожиж чадах юм байна гэдгийг харуулчлаа. Өөрсөндөө итгэл орчлоо. Харин дараагийн тоглолтод Warriors нэг зүйлийг хийх хэрэгтэй. Энэ Jonathan Kuminga-г шууд мартах хэрэгтэй. Jonathan Kuminga-гийн сэтгэл нь угаасаа явцсан байлээ. Charles Barkley билүү хэм билээ Kendrick Perkins үлээ хэлж илээ. Энэ залууг угаасаа суулгаа, энэ залуугийн сэтгэл зүйн аль хэдийн явчихжээ гэж. Угаасаа Jimmy Butler байхгүй болонгууд Kuminga гараад гаргасан чинь Kuminga яг үндэ талбай дээр зүгээр байхгүй мэддэхгүй тоглолцсон шүү. Kuminga-гаас илүү нөгөө Quentin Post нь хамаагүй илүү тоглолцсон тий. Quentin Post-ийн өчигдрийн тэр олон rebound бол ер нь бол баг тоглож шийдэхэд бас үнэтэй хөвнөр оруулсан гэж би бодож байна. Хин уул нь бол шүү дээ. Steven Adams гарч ирэхээр үнэхээр том болж байгаа байхгүй юу? Houston Rockets. Тэгэхээр сайн болж байгаа. Тэнгүүт шүү дээ. Haka хийгээд л шүү дээ. За наадхан дээр ч хараа өчигдрийн тэр миний зүгээр энэ миний харж байгаа өнцөг шүү. Хүмүүс санал нийлэхгүй ч болно. Чи бол тэр нөгөө Steven Adams-тай Alperen Sengun-тэй нөгөө нэг 3 өндөртэй тавтыг бол ашигтай байна гэж хараад байгаа. Би бол яг өчигдөр тэр гэж бодоод байгаа шүү. Би тэр тавтыг 4-р үед гаргаснаас болоод тэр тавт чинь нэг бол амар ашигтай, нэг бол амар ашиггүй байгаа. Өчигдөр яг тэр тавт гарснаас болоод довтлохоо бүтэн нураад тэрнээс хойш сэхэл авч чадаагүй л гэж миний хувьд өгнөд байгаа. Тэгэхээр тэр тавт өмнөх тоглолтын дээр ажилласан. Гэхдээ энэ удаа ажиллаагүйдээ бүр довтлохоогоо нураагаа тэрнээс хойш сэхэл аваагүй. Тэгэхээр Удокогийн тэр гаргасан эрсдэлтэй шийдвэр надад бол тэр тавт өндөр тавт таалагдахгүй байна. Тэр тийм. Гэтэ ер нь бол ашигтай байгаагийн хувьд бол ашигтай байгаа. Угсаа гейм 1 дээр харсан, гейм 2 дээр харсан. Ер нь бол онооны зөрөөг ойртуулсан болон давуулсан юм дээр дандаа Steven Adams талбай дээрээс. Ягаад Steven Adams дээр хак хийгээд байна? Тэгэхээр чи Steven Adams байхгүй бол Warriors бас тэр чин самбарт илүү тоглох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуудал бол байна. Нэгт хоёртой шүү дээ. Jabari Smith-ийг яагаад хин Ime Udoka ерөөсөө тэгж хангалттай ашиглахгүй байгааг би ерөөсөө хангалттай минут өгөхгүй байгааг би ерөөсөө ойлгохгүй. Харин тэгээд над ийм Amen Thompson яаж хэрвээ Jalen Green ингээ явахгүй болно шүү дээ. Amen Thompson, Jalen Green хоёроос баг минутын одоо яагаад Jabari Smith-ийг олон тоглолмоор байхгүй. Ер нь өчигдрийн тоглолтын дээр Jabari Smith шүү дээ. Маш сайн тоглож байсан гэж бодоод байгаа шүү дээ. Айгуу сайн 3-аас тэр завжнаас 2-3 удаа хийсэн тий. Ер нь бол оног одоо ер нь бол зөрүүтэй байлгахад нэлийн юм хийсэн шүү дээ. Тэгээ хамгаалтан дээр ч гэсэн сайн байсан Jabari Smith. Тийм тэгээд нөгөө нэг Steve Kerr ч нь бол Doc Rivers биш шүү дээ. Бүх цагийн түүхэнд хамгийн шилдэг дасгалжуулагч тийм. Тэгээд Steve Kerr нөгөө нэг Ime Udoka-гийн өндрийг ашиглах гэдэг тэр сул өндөр тавтын сул талыг олоод харсан. Өчигдөр Buddy Hield багийн лидер шиг байсан шүү дээ. Buddy Hield амар чухал 3 оноонуудыг авчихсан шүү дээ. Тэр юун дээрээс өгөхөр нөгөө өндөр тавтын чи эсрэг байхгүй. Хурдаар ашиглаад тэр нөгөө Steve Kerr тэрний бас үгүй их гэ. Тэгээд Jimmy Butler өчигдөр тоглолтын завсгалгааны үед Buddy Hield бити залаад шууд аваа шийдгээд бүр ингээд нэг завсгалгааны турш хилээ байж лээ. Buddy Hield шууд аваа шийдсэн залхаараа л ашиггүй болчиходсон шүү дээ. Тэгээ би болохоор тэр тавтыг бол би ашиггүй байсан гэж хараад байгаа. Тэгээд хойлоо цаашдаа одоо энэ цуврал яаж явах нь хараа тэр тав нэрэл ашигтай байх нь одоо энэ цуврал Houston Rockets ялах юм бол тэр тавт ашигтай байж таах гэдэг. Warriors ялах юм бол тэр тавт ашиггүй л болж болох гээд байна да тий. Тэгээ харъя да одоо. Одоо дөрөвдөр ер нь бол Jimmy Butler-ыг гаргана гэж бодож байна. Хэрвээ 100% биш бол баг гарахгүйсэн дээр юм шүү. Одоо яг Luka Doncic юм болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм одоо яг хэрвээ хавдар нь буусан баг зэрэгээ бол гарах болов гэж бодоод яа гэх юм бол цуврал 3-1 болчих чинь өөрөө тэрсээр шүү дээ. 2-2 болчиход эсрэг багийн талбарыг ондод чинь тийм баталгаатай зүйл биш учраас би Jimmy Butler-ыг харж магадгүй гэж бодоод байна. Гэхдээ одоо ингээд нөгөө нэг тоглогч нар чинь гимтэлтэй ч юм уу байхдаа нэг өвчин намдаах уугаад өвчин намдаагч тариулчаа гараад ирдэг чинь. Хамгийн гол нь Jimmy Butler-ийн тэр гимтэл өмнөх тоглолтыг үнэхдээ өвчин намдаагч уухгүй тухайн асуудал биш байсан гэдэг байгаа байхгүй. Уусаа тэр чинь нөгөө энэ нөгөө гойны одоо юу гэдэг юм тэр чинь булчингийн юу байгаа штэ. Гимтэл штэ. Одоо тэгээд тэр нь зүгээр өвдөлт нь арилтал одоо өвчин нь арилтал тоглож болохгүй байхгүй. Ер нь
Тэгээд өвчтэй байна гэдэг чинь одоо чинь нэг lateral movement гэдэг чинь одоо хажуу тишээ ч юм уу юм янз бүрийн хөдөлгөөнүүдийг хийж чадахгүй хязгаарлагдана гэсэн үг шүү. Тэгээд тэр хөдөлгөөн байхгүйгээр яг Butler яг юу тийм Warriors-ыг тусалж чадахгүй бас мэддэхгүй байгаа юм. Тэгэхээр team эрсдэлтэй зүйлийг Warriors хийх үгүй юу гэдэг чинь бас хийж магадгүй нэгэнд хийж үнэхээр хөдөлж чадахгүй бол хийж магадгүй. Яг тэгвэл тэд 2-1-ээр хожиж байгаа шүү. Яадгийн тэгэл дахиад одоо талбай дээр тоглохын чинь залуустай риск аваад 5 тоглолтын Jimmy Butler бүрэн авчрах боломж байх юм билүү. Тэгэхээр цувралыг 2-1-ээр болгоцсон гэдэг чинь хамгийн том давуу тал байна. Тэгэхээр давуу тал одоо угаасаа Warriors байгаа. Тэгэхээр тэд шатраа хүүгээ төрүүлж түлхэх байхаа. Тэгэхээр одоо нүүдэл бол тэдний талд байгаа л гэж би хувьдаа хараад байна да. Би ингээд өчтөр ингээд нохотой болсон. Манай нохотой таньсан. Би бамби доош хараад хахаар хүмүүс гайхаад байж магадгүй. Нохот овоо явуулсан. Лука гэдэг. The Golden Doodle нөгөө юу нөгөө үлдэр нь тэгээд Лука гэж нэрлсэн. Тэгээд Лука дөрөл. Ай. Ингээд доош хараад шүү. Хүмүүс одоо яагаад доош хараад байгаа юм. Тий. За плей-офф энэ жилийн плей-офф би нэг зүйлд итгэлтэй байна. Энэ жилийн плей-офф NBA-гийн юу гэдэг рейтингийг хэд дахин өргөж байгаа плей-офф болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Саяны энэ амралтын өдрүүдийн тоглолтын судалгаа, үзэгчийн судалгаа, статистик маргаашнаас гараад ирэх бах тэр бол үнэхээр солиоруулсан тоо гарч ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлүүлээ. Хоёулаа нэг богны яриа гэжсэн чинь бас л 45 минут бас ярьчих шиг л боллоо. Тэгээд 7 хоногийн дундор уламжлалт цагтаа хэрэгэн уулзъя. LA Otosод Сан Францискогоос ялт байлаа. Чамд өөр хэлэх зүйл үлдсэн байсан уу? Байсангүй одоо тэгээд цувралуудаа тэгээд гүйцэтгэл нь үзье. Тэгээд дараагийн 7 хоногт уулзтлаа түр баяр та. Subscribe дарахаа бити мартаарай.